Дунд тушаалаас нь огцруулах шаардлагатай гэж үзэж, холбогдох тогтоолын төслийг улсын их хурлд өргөн барьсан байна. Хууль зүйн сайд хууль зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргасан, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй байна гэсэн дүгнэлтийг тогтоолын төслийг санаачилсан гишүүн хийж байгаа юм. За нэг зүгээр товчхон жишээгээр дурдах юм бол төрийн засгийн албаагчийн эмнэлгийг татан буулгаад батлан хамгаалахын юмтай нийлүүлэхтэй бол төсвийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Дээрээс нь өөрийнхөө чиг үүргээ бодитоор хэрэгжүүлж чадаагүйгээсээ болоод 3.2 тэрбумын имра япраад эвдэрсэн байна. Дээрээс нь өнөөдөр гэмт хэргийн гаралт 3-аас 4 дахин өссөн. Тэр дундаа хүн амны яриг 2 дахин өссөн. Хамгийн гол нь хэрэг илрүүлэлтийн явц бол маш сул байна. Энэ нөхцөл байдал чи өгвөл салбараа удирдах чадваргүй байгааг нэг нотлох юм аа. Дээрээс нь бол сүүлийн үед хууль зүйн сайдтай холбоотой нэлээд олон зүйлүүд хэвлэл мэдээлэлээр гарахад энийг бол шууд доод харьяалах байгууллагынхаа зохион байгуулалт ээж үйлдэл хэмээн мэдгчээ. Тэгэхээр энэ юу гэвэл доод шатныхаа байгууллага удирдах чадваргүй гэдгээ бол дахин харуулж байна. За хууль зүйн сайдыг огцруулах хэсэг асуудлыг улсын хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргах юм.